Намын шинжлэлээс Монголын шинжлэл рүү урагшилсаар. Арчил намын шинжлэл бол нэлээ үр дүнтэй бас урд урдаа бол их өндөр хэмжээнд олон хүний хамарсан байдалтай ингэ явж байна. Сонгон хайрхан дүүргийн хэмжээнд бол сая энэ аяны өдөртөмжлөөр гарч байгаа зүйлүүдээс нэлээ хэсгийг нь бол амжуулсан байна. Сая ерөөдөө бол гişүд дэмжигчтэй хөрс зорилгоор сонгон хайрхан дүүргийн 32 орооны 32 үүр байдаг. 31 өөрт бид нар сая ерөөдөө бол намын үзэл баримтлалыг танилцуулга хийж намын шинжлэлийн талаар тодорхой мэдээллүүдийг нөгөөж өөрийн хурлуудыг бичлэмээ өөрөө хийлгэсэн байгаа. За дээр нь сонгуульт гишүүдээ бас намын гишүүд аган шидний дэмжигчтэй очиж бас ажиллаж санаа бодлыг сонсох ингээд нээлттэй хурлуудыг хийсэн байгаа. Хурлууд бол маш үр дүнтэй болсон. За эндээс ингээд харж явахад бол ерөөдөө манай намын сонгуульт гишүүд гэдэг бол хуучин байсан нөхдүүд маань ер нь дээшээ нисээ явчихсан нөхдүүд байдаг юм байна. Жирийн гишүүд, сонгуульт гишүүдийн хооронд бол маш их ганцаа болжээ. Тэгэхээр энэ хүү аяны хүрээнд бол сонгуульт гишүүд, жирийн гишүүд дэмжигчтэй хооронд бас зай ойртож бас тэднийхээ үгийг сонссноор бас бидний бодлого үйл ажиллагаа бол зөв чиглэлгүй явах гэж бодож байна. Яг энэ одоо хамгийн гол асуудал чинь манайх нам дотроо намын гишүүдээ, нийт гишүүдээ, тэр дундаа өөрийн дарга нарын хороодууд дээр ажиллаж байгаа бүх идэвхтэй гишүүд, нэгдсэн одоо дүүрэг дээр ажиллаж байгаа гишүүдийнхээ бодлого ер нь бол намынхаа шинжлэлийн бодлогын өрөөнд хийж хэрэгжүүлж байгаа юм аа. Ард иргэдэд ганцхан одоо арчилсан намынхаа гишүүд биш, нийт ард иргэдэд зөөр ойлгож таниулах энэ тал дээр бол бас учир дутагдaltaй юмнууд зөндөө байж байгаа. Яг гэх юм бол одоо шинжлэлийн өрөөнд хийж хэрэгжүүлж байгаа юм аа гүйцэд мэдээлж чадахгүй. Ийм юмуд одоо харагддаг. Энэний дагуу бол одоо хамгийн гол нь намаас буюу төв намаас зохион байгуулад одоо үндэсний аян гэдэг хоёр аян бол бас нөлөөлөх байх гэж ойлгож байна. Одоо энэ үйл ажиллагаа Монголоос үйл ажиллагаа бол анган шатанда эхний удаа хийх зүйл ажиллагаа бол тэмч их бас зохион байгуулалттай тэмч нухацтай юм бол явагдаж чадаагүй байх гэж бодож байгаа. За энэ хоёр дахь аян бол эхний Монголоос үйл ажиллагаанд тулгуурлаад нийт гишүүдтэй одоо нийт дэмжигч нартай яаж одоо санаа сэтгэлд нь таарсан намынхаа шинжлэлийн бодлогын өрөөнд хийж хэрэгжүүлж байгаа юм а тайлбарлах, нийт ард иргэдийн санал бодол толгомж байгаа асуудлыг яаж ойлгож, яаж хүлээж авах вэ? Тэднээс асуух асуултуудаас авах уу те. Энэ бүх хүрээнд бол мэдээж одоо нэлээд ач холбогдолтой болох байх гэж бодож байна. Сая өдөр дэмжийг харж байхад бол яг намынхаа гишүүд рүү чиглэгдсэн намын нийт масс руу чиглэгдсэн тэдний дотор зохион байгуулалтын үйл ажиллагааг нэгт ям байгуулах үүднээс одоо хийж хэрэгжүүлж байгаа юм гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ бол мэдээж ач холбогдолтой болох байх гэж бодож байна. Тийм, ер нь бол намын шинжлэлийн хөдөлгөөнийг намын удирдлагууд буюу одоо бид нэр одоо өөрсдөө мэддэг хэдий чиг анхан шатны гишүүд маань төдийлөн одоо мэддэг нь одоо цөөхөн ажилдаа орлоготой олж чинь хөдөлмөрөөр эрхлээд яг үнэндээ энэ намын шинжлэлийн талаар мэдээлэл болох одоо дутуу төлмөг байдаг талаар ерд бол харж байгаа. За өмнө шинжлэлийн аян гэх юм бол бас өмнө үндэсний бодлогоор нэг гишүүний хувьд ч тэр ер нь яг зүгээр энэ үхэндээ ярихад бол Баянгол дүүргийн арчилсан нам маань энэ шинжлэлийг өмнө хийж ирсэн. За энийгээ бол өнөөдөр бас 21 аймаг 9 дүүрэгтээ бас хэрэгжүүлж байгаадаа бол таатай байна. Энэ ер нь бол гишүүдийн дуу хоолойг сонсохгүйгээр сонгуульд өгөхлөөр нам гэдэг гишүүдэд дууддаг тийм нам байсан. Одоо өнөөдөр бүх гишүүдийн оролцоотой бүх гишүүдээсээ сонгогддог нам болснод төлийн бол баяртай байна. Монголоор сонсон аяны 2 дугаар одоо энэ 2 дахь шатныхаа аян бол намынхаа гишүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа явагдана. За энэ бол нэлээд үр дүнтэй болох байх гэж бодож байна. Яагаад тэгэхээр гишүүд мань ер нь одоо удирдлагуудаа уулзах чадахгүй, ярихгүй янз бүрийн юмд орхигдсон байдаг. Тэгэхээр энэ талаар нь бол бид бас гишүүд рүү тулж ажиллаж гишүүдтэй уулзах санаа оноогоос сонсож тий бас одоо олон жил намд явцсан хүмүүсээ алдаршуулах гэдэг бас ийм ажлуудыг зохион байгуулвал гишүүдийн нэгдүгээр тим нэгдэл, хоёрдугаар идэвх сэргэх гэдэг олон ач холбогдолтой л гэж үзэж байна. Намын шинжлэлээс Монголын шинжлэл рүү урагшилсаар. Арчилсан намын шинжлэл, үжил баримтлал, үндсэн дүрм, бодлого үйл ажиллагааг намын бүх шатны байгууллагуудад хүргэх, намын байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, шинжлэх аян эхлэх гэж байна. Бид Монголоос сонсын аяныг орон даяар зохион байгуулж, нийт 150,000 гаруй иргэд гишүүдэн сонссон юм. Аяны үргэлжлэл болж
ардчилсан намын 180 мянган гаруй гишүүдээ сонсож намын шинжилэл үргэлжилнэ. Намын шинжилэлээс Монголын шинжилэл рүү урагшилсан.